те. Том нь ингээд 9 настай, дунд охин нь ингээд 7 настай. Бага нь 3 настай яг цэцэрлэгт явдаг. Тэгээд нөгөө цэцэрлэг дээр эхлээд тэрийг нөгөө танилцуулсан. Ийм дуу ингэж яаж байгаа, бие хамгаалах юм дуу багаас нь ингэж сургаж байгаа гэд. Тэгээд манай нөгөө бага охин чинь миний энд гэсэн ингээ хурж болохгүй гэд ингээд. Тэгэл орой ч гэсэн ингээд за орой унтахтаа за тэврээд унтъя гэдэг. Өө миний энд хурж болохгүй гэдэг ч юм уу. Тэгээд нөгөө энийг үзээд дуугийн 50 гот хоёр их чинь ч гэсэн бас үзээд эхлээд нөгөө яг нөгөө олон нийтэд яг нэг цацагдсан тэр хэлбэрээр нэг бүжиглж ирсэн. Тэгээд нөгөө сургалт нэгэнгүүтээ энийг нөгөө өөр яагаад нөгөө монгол бүжгээр яаж болохгүй гэж бодоод тэгээд аян тавиад ингээд ямар хөдөлгөөн авах уу гэдэг ингээд өөрөөдөө эхлээд тэгээд яг тэр санааг энэ монгол хүүхдүүдтэй яг монгол бүжгээр нь энэ дуу бас таниулъя гэж бодсон. Ерөнхийн нөгөө монгол бүжгийн сөөр нэг баг зэрэг тавигдсан гэх юм уу. Тэм учраас заахад бол ер нь төвггүйсэн. Тэгээд гол нь нөгөө бичлэг хийх нь л жоохон тэрэн дээр бас нэг жоохон нэлээ юу байсан. Жог хэцүү байсан. Яаж хийх үү, яаж хөрөх үү ч гэдэм үү. Тэгээд зааланд нэг хийгээл тэгснэ гэртээ очиж үзснэ. Тэр нь болохгүй болонгот за жахаад арын фон нэг гоё юм байна гэл тэгж байгаа л офс дээр очиод хүрээс нь асууж агаад энэ зургийн өмнө ингээд бүжгэлж болох уу гэд. Тэгээд яг тэр нэг ардаа нэг юм зурагтай яг тэр фон дээр өнөрө бүжгэлсэн. Бага нөгөө хүмүүсийн хөөхтөд ингээд лефтэн суухад ингээд тойрсон бүгдээр үзэл. Эмэгтэй эрэгтэй хүмүүсдэг хамгийн нууц хэрэгтэнд хурж болохгүй гэсэн тийм тайлбарлаж өгчсэн. Үгүй тэр дууг сонсоод нэг тэгж. Өөрийнх нь дуу таньдаг хүмүүсгээд баг цэцэрлэгийн нүртээ зааж өгөөд. Тэр дууг ингээд бүжиг болгоод тэгээ аавтайгаа дүүтэйгээ бүжиглэхэд чамд ямар санагдсан бэ? Гой санагдсан. Тэгээд олон нийтэд тараагаад олон нийтэд зааж өгөөд. Эрэгтэй эмэгтэй хүн болгонд нөгөө хурж болохгүй, харж болохгүй тийм нөгөө маш нандин чухал эрхтнүүд гэж байдаг. Тийм учраас одооноос ингээ миний хүүхдүүд нөгөө энэ эндээ тэр эрхтнүүд нь одоо яг ингээ байрлал нь ингээ энд ингээ байгаа. Энэ чинь ингээ нөгөө хүнд харуулж болохгүй маш ингээ хамгийн эндээ хамгийн цэвэрхэн байх хэрэгтэй гэд тэгж ингэж нөгөө анх энэ эндэг зааж өгөөд тэгээд нөгөө эхлээд бол яг ингээ энэ нөгөө энд гэдэг цэцэрлэгийн нөгөө хүүхдүүд хийжсэн шүү дээ. Тэгэд яг тэрүүгээр нь бол зааж өгөөд тэгээд гэртээ нөгөө зурагтан дээр тавиал дүүтэйг нийлээл дагаад дуулдаг байсан. Тэгээд яг нөгөө сургалт нээснийхэн дараа Монгол бүжигт оруулах гэдэг санаа олоод тэгээд тэр бол ингээд ер нь хийсэн. Би монгол бүжиглэх амар дуртай. Тэгээд монгол бүжиглэх нь нөгөө нэг хүний сайн битэн сайн яадаг. Охиныхон сурдаг нөгөө сургуульд яг 4-р ангид яг охиныхон ангид болохоор сургууль багшд нь болон сургалтынхаа албанд нөгөө хүсэлт өгчихсэн байгаа. Би ингээд хүүхдүүдэд монгол бүжиг очиж өнгөө заагаад өгөө. Яг ингээл хичээлийн дондор завсарлагаанаар ч юм уу те эсвэл нөгөө багш зохицуулах цаг гэж байдаг шүү дээ. Яг тэрэн дээр нь ч гэсэн ингээл яг хүүхдүүдэд сурцсан хойно л яг ингээл өдөрт нэг ганцхан минут ингээл бүжиглүүлчихэд нэгдүгээрт нөгөө биеийн хөдөлгөөн ингээ өгсөж байгаа энэ байдал ч юм уу те идрээс нөгөө сэргийлэх үүднээс бас тэгээд монгол бүжигтэй хайртай байгаасай гэсэн үүднээс үнгүү ингээд заагаад өгөө. Бас ингээд энэ анги дээр боломжтой ингээд энэ үйл ажиллагаа сайн хумбал дараагийнхаа ангийг ч гэсэн ингээд заагаад ингээд явж болно гэсэн нэг тийм хүсэлт одоо ингээд тавьчихсан байгаа. Энэ сэтгэл зүрхэн дотор номер 1-т нь яг үндэсний бүжиг нь ингээд нөгөө байгаасай гэж аягүй хүсдэг. Тэгээд монгол бүжигтэй тэр нөгөө маш гүйцэтгэлтэй маш ингээд авьяастайгаар бүжиглэх тэр нь л ерөөсөө онц биш. Зөвөр ингээд хаан ч гэсэн ингээд гэртээ байхдаа ч гэсэн ингээд аюугай монгол ая сонсоод яа ингээд нүдэ ханж байгаад ч юм ингээд би сэтгэлээсээ ингээд бүр амар гоё мэдрээд ингээд нөгөө бүжиглэх тэр мэдрэмж ингээд хүн болгоны дотор байгаасаа гэж ирнэ. Хүсдэг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өргөөг ирнэ хамглан өрх бүлэн жаргалтай өөрийн биеийн нэрүүл өндөр ухаан нь саруул байгаасай гэж өрөөё. Тэгэд өв соёл минь өнө мөнхөд орж болтугай гэж өрөөё. Баярлалаа.